За үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргье. Сэтгцэн эрүүл мэндийн өмчийн төвөөс COVID-19 цар тахлын үед сэтгэл зүгээ хэрхэн нэмжих вэ гэдэг ийм тодорхой мэдээлэл өгөхөөр ирлээ. Тэгэхээр манай улсад COVID-19 вирусын эсрэг вакцин гарцсан одоо эрчимтэй хийгдэж байна. Энэ бол одоо бид бүхний сэтгэлд их тэмтэй байгаа. Ялангуяа тунгаа гүйцэд хийлгсэн 2 удаа вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд бол тодорхой хугацааны дараа бол яг нь халдвар эрсдэл бол хамаагүй буурах ийм одоо хүлээлттэй байгаа. За тэгэхээр хэдийгээр одоо бид вакцины хийлгсэн ч гэсэн мөн буцаад хэвийн амьдралдаа орохын тулд бол биднэрт анхаарах зүйлс байгаа. Тэгэхээр өнөөдөр ковид цар тахлын үеийн сэтгэл зүгээ хэрхэн нэмжих вэ гэдэг чиглэлээр та бүхэндээ мэдээлэл хүргье. За тэгэхээр ер нь ковид 19-тэй холбоотой хүний олон одоо асуудлууд бол үүсэж байгаа. Тухайлах юм бол яг нь одоо ялгарлан гадуурхагдах тийм ээ, гэр бүлийн одоо асуудал, за эзэмшсэн мэрэгчлэлтэй эргэлзэх, сайн эцэг их байж чадахгүй байх зэрэг иймэрхүү одоо асуудлууд бол бидний өмнө бол тулгарч байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ үедээ бол яг нь аль болох одоо өмнөх амьдралын эрүүл хэмээгээ ялангуяа нойр дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Аль болох эртхэн унтдаг цагтаа унтаад за гүйцэд нойроо авч байх нь бол бид бүхний одоо сэтгэл зүйд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм а тийм ээ. За тэгэхээр энэ илэрч байгаа шинжүүдийн үед болохоор яг нь хийх унтах эсвэл бага унтах тийм ээ, өөрийгөө бусдаас тусгаарлах, за дуртай зүйлээсээ татгалзах, сэтгэл санаагаар унах гэсэн ийм мэдрэмжүүд бол төрж байгаа. За тэгэхээр зарим тохиолдолд магадгүй тийм амиа ойлгох тухай бодол төрөх ч юм уу. Нэлийн хямарсан үедээ бол иймэрхүү зүйл бол мэдрэгдэх магадлалтай. Тэгэхээр хэрвээ танд амиа ойлгох бодол төрж байвал энэ бол одоо юу гэдэг бусдаас итгээд гаж гиссэн үзэгдэл биш ээ. Хүн хэцүү сорилтын өмнө ирээд сонголтоо одоо хийхэд их бэрхшээл учирсан үед бол хүн дэлгэрдэг. Тийм учраас иймэрхүү мэдрэмж төрж байгаа тохиолдолд бол та зайлшгүй яах нь таныг ойлгох, таныг дэмжих одоо хүмүүстэй холбогдох, өөрийнхөө дотоод байгаа мэдрэмжээ гаргаж илэрхийлэх нь маш чухал. Яагаад гэвэл тань туслах хэн нэгэн бол байсаар байд юм шүү гэдэг бол эндээс ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр манай сэтгцэн эрүүл мэндийн өмсөй төвийн 1800-2000 гэдэг утас маань бол ялангуяа энэ хөл хорионы үед бол одоо иргэдэд сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл авах одоо боломжийг хангаж өгж байгаа их чухал ач холбогдолтой одоо бидний харилцаа холбоо байгаа. Тийм учраас та бүхэнд ямар нэгэн асууж тодруулах, мэрэгжлийн хүнтэй ярилцах хэрэгцээ гарах юм бол энэ утас руу залгаараа. Энэ бол энгийн утасны терапиар одоо холбогдож ярьдаг юм утас байгаа. За тэгэхээр та бүхэн одоо нейролын амьсгалын дасгал гэдэг энэ дасгалыг одоо YouTube дээр нэрийн бичээд ороход бол яг видеогоор ингээд заагаад өгсөн байгаа. Тэгэхээр амьсгалын дасгал бол хүн одоо сэтгэл зүгээ тайвшруулах, аливаа асуудлыг даван туулахад хүний одоо маш их үр дүнтэй байдгийг нь бол батлагдсан. Тэгэхээр энэ бол яг нь босоо суугаа хэвтээ альч байрлалаар та өөртөө 5 дахьтай байрлалыг сонгоод хийж болно. За тэгэхээр хамгийн гол нь хамаараараа аажим амьсгал аваад төгжээд за аажим амаараа өөрийнхөө авсан амьсгалсан агаараа бол буцаад гарнаа. За тэр үедээ бол хамгийн гол анхаарах хэрэгтэй юм бол хүний хэвлий байж байгаа тийм ээ. За амьсгал авах үед бол хэвлий төмбийн. За тэгээд дараа нь бол төгжинэ. За тэгээд сүүлд нь амьсгалаа одоо үлээгээд гаргана гэж байгаа. Тэгэхээр бид нар л яаж нөө аажим 3 тоолоход энэ дасгалыг бол хийх хэрэгтэй хэмнэлээ бол гээд дотроо өөрөө яах нь тоогоо тоолоод ингээд хийх боломжтой байд юм аа. За тэгээд өдөрт ясна болж бол 3-4 удаа хийгээд хэвшвэл таны одоо нойрсолтонд за таны тэр санаа зовж байгаа асуудлуудыг одоо асуудлуудаас ангижрахад сэтгэл санаагаа тайвшруулахад их нөлөөтэй байдаг ийм дасгал юм шүү гэдгийг хэлж мөрөн тий. За тэгэхээр ер нь бол яаж вэ? Одоо маш олон зүйлээс болоод одоо хүний сэтгэл санаа бол хямрах бас боломжтой байгаа тийм ээ. За ер нь бол одоо стресс гэдэг нь бол амьдралд байдаг. Одоо ямар ч сэтгэлд нь таагүй тохиолдсон тийм ам насанд нь занал хийж байгаа юм тодорхойгүй байдлын үед үзүүлдэг ерөнхий хариу уралт байд юм а. Энэ бол аль тохиолдолд илэрнэ. Ялангуяа одоо хөл хорионы үеэр хичээл сургуулаасаа одоо хичээл сургуульд хоцрогдох, ажил төрөл нь одоо багасах, орлого нь буурах гэх мэт олон одоо шалтгааны улмаас бол хүнд стресс үүсэх боломжтой тийм ээ. За хэцүү бодол, мэдрэмж төрн, хэрүүл маргаан, өвчин зовлон, нийгэмдэх одоо хүчирхийлэл, ирээдүйн тодорхойгүй байдал гэдэг олон одоо шалтгааны нас үүдэлтэйгээр хүний одоо эрүүл мэндэд сэтгэл санаанд бол одоо дарамт учрах боломжтой. За тэгэхээр сэтгэл зүйн талаас илэрх шинж нь болохоор ерөнхийдөө одоо төвлөрч чадахгүй байх, уйтгарч гониглох, санаа зовох, тий нойрсоход одоо бэрхшээл учрах, за маш ихээр ядрах, тайван сууж чадахгүй байх,
амархан уурлах гэх мэт ийм нийтлэг шинжүүд бол сэтгэл зүйн талаас нь илэрч болно. За бие махбодын талаас илэрх боломжтой зүйл нь толгой өвдөх, за өсөх мэдрэмж төрөхгүй байх, хоолой дээр юм тэглэх, цээж хүндрэх, булчин одоо чангарах, одоод үд сямрах, нуруу өвдөх, хүзүү хөших. Тэгэхээр сэтгэл зүйн таагүй байдал үүсгэж байгаа энэ тохиолдол болгонд бол одоо бие сэтгэл хоёр маань бие биендээ харилцан нөлөө үзүүлж байдаг. Хүний сэтгэл санаагаар таагүй байгаа үед бол хүний яах нь мөн бие махбодод өөрчлөлт явдаг. Жишээ нь айх үед жишээ нь зүрх тийсэх тийм ээ. Гих мэтчлэн одоо ямар ч тохиолдолд ер нь одоо бие махбод бол харилцан бие биендээ бие махбод сэтгэл хоёр бол харилцан бие биендээ юм нөлөө үзүүлдэг, байнгын холбоотой байдаг зүйл байгаа тийм ээ. За тэгэхээр стрессэд даван туулахын тулд ер нь бол одоо аль болох өөр сайхан зүйлүүд анхаарлаа төвлөрүүлэх, за нийгмийн харилцаанд буюу гэр орныхонтойгоо ядаж харилцаа холбоотой байх, ярьж хөөрч байх. За мөн сошиал медиаг ашиглаад бол найз нөхдөд аль болох холбоотой байх хэрэгтэй. Тэгээ бидний зүгээс санал болгож байгаа шийдэл нь юу гэхээр анхаарлаа өөр зүйлээр төвлөрүүлэх, мөн эерэг сайхан зүйлсийг одоо яах нь харах, сонсох, мэдрэх, үнэрлэх, амтлах буюу 5 мэдрхүйг ашиглаад хүн эерэг зүйл рүү одоо төвлөрөх, хэрэгцээтэй зүйл рүү өөрт ашигтай байгаа тэр мэдээлэл ном одоо сэтгүүлд бол анхаарал хандуулах хэрэгтэй. За жишээ нь таах нь за та одоо цай юм одоо кофе ууж байлаа гэж бодоход яг тухайн үед кофе ууж байгаа тэр процесстэй бүр анхаарал одоо тэр халуун одоо кофе амруу одоо яж гэнэ ингээд ууж байгаагаар за мөн гарт мэдрэгдэж байгаа тэр дулааныг нь яг тэр кофеныхаа үнэрийг, цайныхаа үнэрийг одоо анх удаа кофе ууж байгаа юм шиг ингэж одоо анхаарлаа сайн төвлөрөхөд бол таныг тэр сөрөг молон одоо таныг стресс үүсгэж байгаа хүчин зүйлсээс бол одоо ангижрахад бол тодорхой хэмжээний тус хүрэх боломжтой тийм ээ. Тийм учраас бол яах нь мэдрэхүйдэг ажил нь бол бидний их чухал байдаг юм аа. За тэгэхээр түрүүн бол одоо амьсгалын даслалыг бол хэлсэн байгаа. Гэхдээ дээрэс нь бас энэ коронавирус халдварын үед бол урлагийн сэтгэл зас гэдэг ийм ойлголт байдаг тийм ээ. Тэгэхээр манай сэтгцийн өрөвний үндсийн төвд одоо ажилдаг мэрэгчлэн маань ямар зүйлийг санал болгосон бэ гэхээр за одоо яаж нэг цэгээс олон салаалсан зурдаг энэ нарны цацраг салиут шиг ийм зүйлийг ингэж зурж байгаа энэ зураг. Ерөөсө төөс нь эхлээл ингээд гадагш нь ингээд яхаа. Энэ дэр бол заавал тийм сайн зурдаг хүн байх шаардлагагүй. Яагаад тэгэхээр энэ маш энгийн зураас учраас төвд нь яхаа нэг цэг хатгаад тэрнээсээ гараад тасралтгүйгээр ийм одоо зураас үсгийг зурна. Тэгэхээр бол энэ бол зураг дээр ингэж харагдаж байгаа тийм ээ. Тэр олон ийм одоо нарны цацраг хэлбэртэй энэ дүрсийг зурх тусам бол хүн илүү их тайвширч амардаа гэдэг энэ тухай видеог бол бас YouTube-д бол оруулсан байгаа тийм ээ. За үзэг цааснаас салахгүй дугуй зураасыг зурна гэдэг. Төвөөс эхлээл гадна тийш нэг хүрээлэл яваад байна. Энэ дээр бол ийм их айдаахан цэгцтэй бол харагдаж байна. Мэргэжлийн хүн зурсан учраас та бүхний зурх чадвар одоо зурх тусам бол сайжирнаа. За ингээд зурх явцдаа бол хүний тэр одоо анхаарал төвлөрсөн сайжиж, за тэр сөрөг мэдрэмж нь багасч тийм ээ. Өөрийнхөө тэр хийж байгаа зүйл төвлөрөөд тухайн цаг үеэ бол их тийм үр дүнтэй, өөрт хэрэгтэйгээр бол зарцуулдаг. Тэгээ мингийн юм шиг боловч энэ аргыг бол та бүхэн гэртээ хүүхдүүдтэйгээ бас зураад үзэхэд бол гэмгүй шүү гэж бол зөвлөмөр байна. За тэгэхээр уур бухимдал гэж байгаа. Ер нь та өөрийнхөө тухай бодоод үзээрэй. Ямар үед их амархан ууралдаг вэ те? Жишээ болоод явахад машинтай хүн урдуур нь орох гэж дайрах юм уу те? Саад болох хэн нэгэн таны юм зөвшөөрөлгүй авах төлөвлөөгүй яалттай ажил гарах үед та ер нь ямархуу хариу уурал үзүүлдэг вэ? Ер нь одоо сэтгцийн тулгымцсан асуудал үүссэн байгаа хүний хувьд бол ер нь одоо таагүй амархан ингээд бухимдах, уурлах, стресс ихтэй байгаа шинжийг бол илэрхийлдэг тийм ээ. Тэгэхээр та бүхэн яаж гэнэ? Тэрнээсээ болоод юм эвдэх, сүйтгэх, за магадгүй яаж гэнэ? Нүүр нь улааж, орил шашрах, дууга хураах, эсвэл бусад одоо энэ хорт суршилтэй, арх тамхи хэрэглэх гэсэн ийм эрсдэлтэй байгаа тийм. Тэгэхээр хамгийн гол нь бол одоо уурлах нь бол таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм а гэдгийг бол бас мэдчих хэрэгтэй. Энэ их чухал байгаа тийм ээ. Тийм учраас өөртөө ярилцах, тайвшрах, нөгөө ярьсан амьсгалын дасгалаа хийх. За одоо яах нь одоо тэмдэглэл хөтлөх, таныг хэн яаж зовоогоод байгаа тэр тухайга тэмдэглэл хөтлөх нь бол бас их чухал байдаг юм а тий. За мөн дасгал хөдөлгөөн бол ямар ч тохиолдолд хүний сэтгэл санааг бол өргөж өгдөг ийм чухал ач холбогдолтой юм а тий. Тэгээ нөхцөл байдлыг бол эерэг талаас нь харахыг хичээх. За мөн зохисгүй одоо мэдээж хүн хооронд одоо үйл ойлголцох юм хэрүүл маргаан ингээд гарах тохиолдлууд бол бий. Гэхдээ өөртөө тайвширсныхаа дараа бол эргээд юунаас болоод бид нар ингэж маргалдах болов те сэтгэл санаа хямрах болов гэдгээ ярилцаад за би энэс уучлахгүй чаддаг байх нь бол энэ
одоо асуудал юм бол гаргалгаа юм аа тийм ээ. Тийм учраас ер нь одоо хөл өрөөнд байгаа иргэдтэй бол юу гэж зөвлөж байгаа гэхээр та бүхэнтэй бас бүгд хамтдаа байгаа шүү. Бүгд одоо хичээж байгаа шүү. Тэгээд вакциндаа сайн хамрагдаарай. За дээрээс нь танд хэрэгцээтэй бол 1800 2000 гоцонд бол холбогдохыг бол зөвлөж байна. За тэгэхээр бодлоо эрэг болгох гэдэг ер нь бол яг ийм үг байдаг шүү дээ тийм ээ. Дундуур байгаа одоо устай стаканыг бол эрэг хүн бол энийг дүүрэн болгож харддаг. За сөрөг сэтгэл сөргөөр харах юм бол энэ одоо тэр стаканы маань баг хоосон байна, эсвэл яроолоор устай байна, хангалтгүй байна гэж хардаг гэж үздэг тийм ээ. Тийм учраас яг нь бодлоо одоо эрэг болохын тулд одоо урам зоригтой ажиллах, аль бол хаз жаргалын мэдрэмжийг авах, сэтэл тэмүүлэлтэй байх, санаачлагтай байх, бүтээлч байх, заадаг шийдэмгийн юм хүчирхэг байх тийм ээ. За зорилгод эрэг бодол зорилгод хүрэх нөхцөл байдлыг шийдвэрлэхэд бол тусалдаг. Эдгээр бол одоо хүний одоо зан чанар байгаа. Хүнд одоо өөрөөсөө ингэж ийм бодол санааг төрүүлж болно гэдэг. Тэгэхээр ер нь яг мэдээж одоо амаргүй цаг үед байгаа хүмүүст бол одоо мэдээж одоо байхах одоо маш олон одоо сэтгэл зүйн юм сөрөг зүйлс бол ажиглагдана тийм ээ. Гэхдээ бид нар энэ цар тахлын хугацаанд бол одоо гэрээрээ зайнаас суралцах боломжийг олгож байна. Бид нар өөр хүүхдүүдтэйгээ бас хамт байхыг боломж олгож байна. Тэгэхээр энэ бол давуу болон сөрөг талтай тийм ээ. Тэгэхээр хамгийн тантай ойрхон байгаа гэр бүлийнхэнтэйгээ л илүү их одоо цагийг өнгөрүүлэх, ярилцах, бие биенийхээ талаар илүү их мэдэх, за хамтдаа суралцах ийм боломжийг бол эрэлхийлэх нь бол чухал юм тийм ээ. За жишээ нь жирэмсэн эмэгтэйчүүдээс ямар зөвлөгөө өгч яах вэ? Сайтар унтаж амрах тийм ээ. Бодлоо эрэг зүйл төвлөрүүлэх. За өөртөө цаг гаргаж одоо өөртөө цаг гаргаж биедээ анхаарах тийм ээ. Өдөр бүрийг өөрийгөө урамшуулж байх, дотн хүмүүстэй холбоотой байх, ирээдүйн сайн сайхны төлөө аль болох тайван байж одоо хөвлөдөө болж одоо тэр урагт бол одоо яах нь сөрөг нөлөө баг үзүүлэхийг тэд нар сайхан мэдрэмжийг төвлөрүүлэх хэрэгтэй. Мэдээж амьсгалын дасгал, за шаардлагатай үед бол мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах, цагийг бол одоо идэвхтэй өнгөрүүлэх, за зөв хооллох, тасгал төлөвлөгөө хийх, за хорц сурчлаас ангид байх тийм ээ. Эргэн тойронд болж байгаа сөрөг зүйлд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээх. За тэгээд яж гэнэ. Мөн одоо хань ижил сэтгэл санаасан зүйлийн хадлаар ойр дотны хүмүүстэй бол ярилцж байх хэрэгтэй гэсэн иймэрхүү зөвлөмжийг бол өгч байгаа. Тэгэхээр мөн хөл өрөөнд байгаа иргэдтэй бол одоо их зөв сайн найруулгатай бичсэн ийм ном зохиолтой бас их нөхөрлөх хэрэгтэй. Тэр болгоод утсаараа дэлгэц ширтэх, сэлгэцэд одоо зарцуулах цагаа багасгахын тулд бол яах нь өөр хүүхдүүдэд зориулсан номтой, өөрсдөө унших номтой одоо бол интернетээс мөн яаж нөө e-book буюу одоо электрон хувилбараар номнуудыг бол олддог. Тэгэхээр ийм ном зохиолуудыг унших нь бол хүний одоо сэтгэл санааг альва хандлагын бол өөрчлөлтөг, юмыг их өргөн үрээгээр харах чадвартай болдог. Энэ бол бидний байх ёстой хамгийн чухал. Нөгөө талаар стрессээ тайлах аргачлал байдаг юм шүү. Энийг бол та бүхэн туршаад үзээрэй. Одоо 40-оос дээш, 50-оос дээш насны иргэд маань бол одоо бага залуу байхдаа бол номонд маш их цаг хугацаа зарцуулж өөрсдөө хөрөнгө оруулалт хийдэг байсан. За орчин үед бол яг нь ном унших хугацаа багасж байгаа гэж байгаа боловч энийг бол бид яг нь ном уншихт цаг зарцуулах бол бүрэн боломжтой байдаг юм аа гэдэг. За мөн одоо нийгмийн одоо энэ тусгай бүлэг байж байгаа. Энэ бол одоо ахмад настнууд орж байгаа тийм ээ. Тэр тэд нар ч гэсэн одоо айх, төгшөөрлөх, санаа зовох тийм ээ, сэтгэлээр унах, бухимдах, хэн нэгнийг хардаж сэрдэх, нойргуудах гэдэг ийм түгээмэл шинжүүд бол бас илэрдэг юм аа. Тэгэхээр ахмад наснда бид нар яаж дэмжиж болох вэ гэхээр тогтмол хэрэгэлдэг шаардлагатай эмээр нь одоо хангах тийм ээ. Мөн утас шөрмсөөр холбоотой байх, дуртай зүйлд нь цаг зарцуулах, хамт тоглох тийм ээ. За гэр бүлийн гишүүн ахмад наснда одоо анхаарал хандуулж үнэн зөв мэдээлэл өгөх, эрүүл дадал зуршлыг ба хэвээр хадгалах, эерэг зүйлсийн тухай бодох гэдэг. Тийм учраас бол хүүхэд за тэгээд жирэмсэн байгаа эмэгтэйчүүд, ахмад наснууд энэ маань бол одоо хамгийн одоо эмзэг юм тусгай бүлэгт хамаардаг. Эндээ бид нар яг нь урд уднаас илүү одоо анхаарал тавьж тэдрийгээ сонсох, за ямар нэгэн үйл ажиллагаа санаачлаад тэрэндээ оролцуулах, сайхан ярьж хөөрч суух. За магадгүй байсан нэг гоё кино үзээд хоорондоо хүртэл ярьж болно тийм ээ. Тийм учраас бол ахмад наснуудаа бол бид нар анхаарал хандуулж явах нь бол маш их чухал юм аа. Тэд нар манаас хүнээр дутдаг шүү. Залуучууд бол яаж нь өөрсдөө сатар ахлынхыг олж хийж чадж байгаа бол ахмад наснууд маань зарим тохиолдолд тийм боломж болцоо нь муу байхыг ч үгүйсэхгүй. Тийм учраас тэднийг их битээ байдагаараа гэж бол хэлмээр байна. За тэгэхээр эрэг зүй аргаар одоо ер нь хүний сэтгэл хөдлөл эрэг болон сөрөг
Энэ бол ерөөсөй байдаг л үзэгдэл. Өдрийн туршдал хүний сэтгэл санаа эерэг явна. Явандайх нь сөрөг мэдрэмж төрийн сэтгэл санаа нь бол бага зэрэг явах нь буурах гэдэг. Тэгэхээр стрессийг даван туулахын тулд бидэрт хүн болгонд бол өөр өөр ингэсэн бол аргатай байгаа тийм ээ. Тэгэхээр буу халах гэдэг маань бол их чухал, ярьж хөөрөх гэсэн сэтгэлээ онгойлгох гэдэг бол хамгийн чухал. Одоо бол агаар салхинд гарах боломж болцоо их багтагаа. Гэхдээ байрныхаа ойрхон тэр амьдарч байгаа хэсэг газартаа бол бас агаарт гарах нь бол хоригдлогдоогүй байгаа тийм ээ. За тэгээд яг нь шүршүүрт орох, хөгжим сонсох, за шин зүйл суралцах, өөрийгөө урамшуулах, сайтар унтарч амрах гэж байгаа тийм ээ. Бүжиглэх, бясалгал йог хийх. Тэгэхээр энэ бясалгал йог хийх гэдэг маань бол орчин үед 21-р зууны сэтгэл зүйн одоо эрүүл мэнд бол ер нь хүн болгонд хийж явах ёстой зүйлээ. Энэ бясалгалаар дамжуулах хүмүүс олон зүйлийг одоо шийдвэрлэх боломж олгодог гэдэг ийм одоо олон судалгаанууд бол байгаа тийм ээ. За тэгээд жижиг заримдаа одоо стрессийн хүмүүс буруу аргаар тайлах тийм ээ. Арх уух, тамхи татах, бусад масууруулахад сэргэлэх гэдэг ийм сэдэлтэй мөн л төрөх эрсдэлтэй. Тийм учраас тэр өөрт байгаа стрессийг гадагшинд гаргахтаа бол зөв аргаар буюу ирээдүйд бид нар тор хохирол авчирхааргүй, бусдад тор хохирол үзүүлэхээргүй тийм л аргачлалыг сонгож бол яах нь энэ сөрөг мэдрэмжээ гаргахад бол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгээд ер нь аль ч тохиолдолд бол биеийн идэвхтэй хөдөлгөөн бол хамгийн чухал зүйлсийн нэгэ. Ер нь ингээд хүний сэтгэлийг хүчтэй байлгахад бол нөлөөлдөг ийм чухал нэг тийм үзүүлэлт байгаа. Тэгэхээр тамирчин хүмүүсийг ингээд харахад бол тэр хүмүүс маань бол бие махбодын хувьд ч гэсэн одоо өв тэгш сайхан хөгжүүлэхээс гадна цаанаа бол альва бэрхшээлийг даван туулах чадвар нь бол одоо жирийн иргэдээс бол илүү өндөр байдаг. Гэхдээ хүн болгон заавал мэргэжлийн тамирчин байх албагүй. Гэхдээ өөртөө тохирсон тийм дасгалыг бол яах нь сураад одоо хийж хэвших гэдэг зүйл бол их чухал байгаамаа. За тэгээд өсвөлт нь бол энэ олон төрлийн одоо утаснууд байгаа. Тэгэхээр та бүхэн бол энэ утаснууд руу холбоо барьж одоо тусламжийг бол авах хэрэгтэй. Тэгэхээр тодорхойгүй байгаа зүйлээ одоо хин нэгнээс асууж шийдлийг харна гэдэг маань бол тэрийг даван туулах гарц байдаг юм шүү. Тэгээд бид нартай хамт байхын тулд яаж юм эдгээр утсанд бол бас хандаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Сайн сайхныг хүсье.